Хиймэр төсөл. Хиймэр төслийн ерөнхий ивент тэтгэгч Хангай Construction. Өмнөх дугааруудаа эргэн нэг санацгаая. Нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс харцгуудаа урилга гардуулан өгч аль бие ёсоор хүндэтгэн өрсөн явдалд бөхчүүд сэтгэл хангалуун байлаа. Хиймэр шоуны зураг авалт явагдах Holiday Inn зочид буудалд оролцогчид маань ирлээ. Оролцогч бөхчүүд маань суглаа сугалж 2-2-ороо баг болон хуваагдлаа. Багууд өдрөө хариуцсан авч жижүүр хийх өгөөд тухайн өдөр хийгдэх үйл ажиллагаа өрөх цочинд тоглох тоглоом зэрэг бүхий л ажилд гар бие оролцох юм. Хамгийн чухал нь оройн хоолыг өөрсдийн гараар хийж бусад бөхчүүд болон ирсэн зочдод дайлах хүндтэй бөгөөд хэцүүхэн үргийг хүлээх учиртай. Хамгийн эхний жижүүр Хангай харцаг Батэрдэн харцаг хоёр хийхэр боллоо. Нэг баг болсондоо сэтгэл хангалуун байх шиг байна. Амжилт хүсье хүчит гарцгуудаа. За ингэ нэг баг боллоо. За амжилт. Тэр одоо суглаа татаад одоо нэг баг боллоо. Тэгээ хоёулаа бас нэг номерыг татлаа. Дахиад бас одоо жижүүр хийх одоо дараалал сонгосон дахиад нэг номерыг татлаа. Тэгээд дахиад бас барилдаан дээр ч бас бид хоёр бас нэг номерт байхыг хичээнэ. Ер нь одоо тэгээд маргааш нэвтрүүлгийн эхний өдөр сонин содон хоолыг хийж бас энэ гиддээ бас сайхан оройн зог барина гэж бодож байгаа. Хоол сайн биз дээ. яг туслах ажил сайн шүү дээ. Бас нэг сонин зочидтой байх бах. Тэрийг бас дээр ярьж байгаа шийднэ. Гэтэ зочин бол одоогоор бол нууц. Бид тэр бол өрөх зочноо бол ерөнхийдөө бодцсон байгаа, ярьсан байгаа. Тий, жижүүрийнхээ үргийг сайн гүйцэтгэлээ. Хиймэр төсөл. Хиймэр төслийн ерөнхий ивент тэтгэгч Хангай Construction. Манайх ер нь бол сайн байна гэж бодож байгаа шүү дээ. Тий. Итгэлтэй л шүү дээ. Хийхдээ бигдээ сайн баха. Бид ч одоо жоохон таарах болгоо. Гурил илтгэхтэй сайн шүү дээ. Гурилтай шүлж байж болно да тий. За махчнаад гурил битэж гоо. Тий, болно шүү дээ. За тэгээд манай багийнхаа бас сайн ажиллах багаараа. Тэгээд нөгөөдөө бас амжилт хүсье. Хиймэр төсөл. Ямар нөх. То манай дарга шийдэндээ. Дараа. Хавар тиймтэй хэмэр гэдэг чинь. Хэмэр баг. Хэмэр төслийн хэмэр баг. Гантлах сайнтай юу. Хоёулаа хоол хийжсэн. Сайн муу Дээр нэг хийжсэн юм аа. За. Нарийн ширээ хоол хийж чадахгүй ч гэсэн ер нь бол өтөрлийн хоолыг бол хийчихнэ ер нь. За тэр яг багуулах суглаан дээр бол хоёулаа дөрвийг сонгоцсон. Дөрөв сонгоцсон. Яг нөгөө жижүүрийн хуваар дээр бол гурыг сонгосон. Ялч. Тэ нөгөө дээр үеийн нөгөө одоо хат аврагын тухай, мундаг аврагуудын тухай номнуудыг уншдаг юм байна. Тэгээ мөнгө тавраг гэл хүчлүүл байгаа. Тэм номд уншдаг та. Тэр нөгөө бас юу уншдаг шүү дээ. Хаяа нөгөө сайн эрчүүдийн тухай нөгөө өгүүлэх юм байна. Өөрийнхөө тухайн ном уншсан юм шүү дээ. Тийм ном уншдаг сонирхолтой. Хаяа уншдаг юм. 1 2 3 дугаар багийнхандаа бас амжилт хүсье. Тэгээ одоо өрсөлдөндөө. За амжилт. Хиймэр төсөл. Ер нь бол бас орж ирсэн. Тэгээд бие бинээгээ сугаллаа нэг бас говийн хоёр хүн орчлаа шүү дээ. Нэг багтаа. Ямар нэр гэж юу? Говь гэд нэр өгнө гэсэн. Хоол тэгэл өөрөө л хийгээд ичдэг шүү дээ. Өөрөө л ичдэг хүмүүс хийгээд яа шүү дээ. Тэгээ хоол яг хоо тэр ресторан тэр юуны хэмжээнд л хийн гэж явах зүгээр. Өөрийнхөө хэмжээнд бол одоо гурилтай шал хийгээд ичдэг шүү дээ. За тэгээд нийт одоо энэ хэмэрцэл оролцож байгаа одоо дөрвөн багийнханд одоо айдлах амжилт хүсье. Бүгдээрээ сайхан энэ тэмцээн оролдоонд одоо амжилттай оролцгоё гэж та. Хиймэр төсөл. За маш сайхан одоо орой хоолыг одоо хийж өгсөн одоо Алтан гоц рестораны хамт олонд одоо маш их баярлалаа. Арсууд маань одоо
Тоогийн шүлээний дээд одоо хорхохын дээд бас бүгдээрээ сайхан бэр орсон баха тэгээд бас энэ хамт олондоо зориулаад харцуудаа зориулаад нэг сайхан дуу авъя. Ариг баан угаараа аятай баан өнжөөрэ агсол баан ахадунар минь ороо сүлтэ баан сон хонгаа түшэр шүлэг наргаа хэлээ шүдэг талаар минь шүлэг наргаа хэлээ шүдэг талаар минь мандах нараар бугаараа манай голоор ашаараа мангараад өнжөөрэ мардинг данаар мардоорэ мангараад Эр хүн гэдэг наадамд 3 даваатай, найранд 3 дуутай гэдэг дээ. Эдгээр залуу харцууд маань нэгэн сайхан санаачлаг гаргасныг одоо үзэгч та бүхэндээ төлөвлүүлье. Хүний тус багдана гэж байдаггүй. Сайхан сэтгэлийн үзүүртэн шар тус гэж монголчууд бид ярьдаг шүү дээ. Залуу харцууд маань нэвтрүүлэг явагдаж байх хугацаанд хэн нэгэн хүнийг гинтийн байдлаар баярлуулвал ямар вэ гэсэн санааг олноороо дэмжиж хувь хувиасаа багахан хэмжээний хандив цуглууллаа. Өнөөдрийн жижүүр хоёр маань олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгааг тохиолдуулан гадаа гудамд худалдаа арилжаа хийж амжиргаагаан залгуулдаг хоёр эгчийг баярлуулахар шийдээд цэцэг хүртэл авч амжлаа. Сайхан харагдаж байна шүү. Сайн үйлсэд нь амжилт хүсье. За эхнэр ямар хүүхэн цэцэг аваач өгч өгөө. Нажирч. Аа. За хайда. Бохорхо. Бохомрон тэвч. Бох. Нет. Зоон бохове. Да. Ямар тэвгэн? Нет. За орлого их өнөгч. Оо, хайрээс ихлээд. Одоо л эхэлж гэж юу? Үгүй, хайрээс ихлээд олон болоод идэв юм даа. За баярлалаа. Даач нөгч. Даач нөө. Өглөөрөө хоёр болчихсон бүхэн байна. Хүүтэн байна. Гэтэ гайгүй юм. За баярлалаа. Өвлийн цагт яаж нэгч? Өв зогслоо. Өвөө зогсоогүй. Коронавиго зогсоогоогүй юу? Тэгтээ болохоор. Оо за. Тэгээ нэг олон жил зогсохоор чинь бүрг болсон. Аа за. Тий. Хэдэн жил зогсож байна? Одоо эцэн баруун 30 жил зогссон. Энд үү? Тий. Оо тийм үү. Арчил гарч ирээд 90 онд арчил гараад картон бараа тэгээд зогссон. 30 жил үү? Тий. 30 жилдээ гараад одоо 60. Зөө. шатсан шүү дээ. Мэн Тийм биш. Бараг зогссон хугацаанд одоо битээр таныг энэ зогс эхэлж яхад битээр бараг төржсэн байж тэгч байна. Тий. Танд одоо ингээд хэдэн дөрөвний бараа байна? Энд ингээ хэдэн дөрний бараа оногч. Битээр бүгдээ наавал Яах юм бэ миний гоо. зүгээр. Тий. Одоо энэ үү? Тий. Одоо энэ нэг ингээд за багцаагаар ихсэн бол чинь хэд байх юм бэ? 6, 8, 10, 12, 16. Нэг 50,000 төгрөгнээс бараа. Тэр бүгдээ наавал та өнөөдөр сайхан очиод амрах уу? Амт болно шүү дээ. За тэгээд бит хоёр бас хүн баярлуулах гад ингээд явж байгаа юм. Тэгээд энэгээр явж байгаад бид хоёр бас энд бэлтгэл хийдэг байсан байхгүй энэ заал. Яг энэ уцаагааны заал. Тий. Тэгээд бас таныг бас олон жил энд байдаг
Тий. бас ингээ харж ирсэн. Тэгээд тань дээр ингээд хүрээд ирлээ. Тэгээд бит хоёр ингээ 500 сая төгрөг ингээд За баярлалаа минь. Энийг яаж Маш байна? баярлалаа. Тэгээд ээжтэй очиод ингээд дуртай юм авч өгөөрөө. Ээжигээ сайхан баярлуулаарай. Өөрөө бас энэ Мартин анаар бас сайхан за баярлалаа. сайхан баярлалаа та. Баярлалаа. Амьдралд нь эрүүлийн хад жаргал сайхан юм болсон сайхан санаагаараа чих басгүй ирээтэй. Өшөө марага нэмж аваад өргөдүүлээрэй. За баярлалаа минь. Үргэлж явна минь. За баярлалаа. За баярлалаа. Эрүүл мэндэ бодоорой. За Сайхан баярлалаа. дулаахан байгаарай. За урт наслаараа удаан жаргаарай. За баярлалаа. За Маш их баярлалаа минь. Тэрийн хувьд бол үнэхээр одоо энэ ихтэй уулзаад ихчийг бас баярлуулсан даа өөртөө бол маш их огшч байлаа. Яг зөв хүндээ бас тий. Бас дэм болоод хамгийн гол нь одоо 93 настайгаа ээжийнхээ цайны сүг таслахгүйгээд ингээд сүүлийн 30 жил ингээд зогсож байна гэж тодорхой хэмжээнд бас сайхан баярлуулсан бахаа гэж бодож байна. Ихчээс илүү бараг битээр өөрсдөө огшоод баярлаад байна шүү дээ. тий их ч одоо ингээд гэрлүүгээ харж амарна гэж байна. Сая. Тэгээд одоо ээжтэй хань жилдээ хүүхдүүдтэй бас баярт мэдээгээ хуваалцаж Мартийнхаа наймныг одоо эмэгтэйчүүдийнхээ баярыг бас сайхан тэмдэглэж өнжин гэж байна. Тэгээ маш их бас гоё сюрприз болсон байх гэж бас бодож байна. Битээр шигсэн бас дотроо огшлоо. Их ч одоо 30 жил зогсож байгаа гэж байна. Тэгээ бит хоёр одоо 30 настай, бит хоёрын настай ижилхэн хугацаанд ингээд энэ зогссон байгаа юм. Өнөөдөр манай хоёрын жижүүр учир үнэлэг хэн нэгнийг баярлуулах учиртай сэтгэлээ шингээсэн бэлгээ аваад сайн үйлс бүтээхээр зорж явна. Манай хоёр ярилцаад амьдралын төлөө зүтгэж байгаа ядарсан хүн баярлуулна гэж шийдлээ. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахдаа нэлээд бодож ярилцаж байж шийдсэн шүү. Огт танихгүй хүнийг гаднаас нь хараад үнэхээр амьдралын төлөө зүтгэж яваа гэдгийг мэдхэд бэрх шүү дээ. Гэхдээ сайн санааны үзүүртэд тос гэдэг нүдээ олсон хүн олдно гэж найдаж байна. За сайн мөн өгч. За энд яг ямар ажил юу эрхэлдэг юм бэ та? Үйлчлэгч гэдэг. Хэдэн жил хийж байна та? Одоо юу? Одоо 4 жилдээ. За. Аль нутгийн хүн бэ та? Би хотын. Үнэн хотын хоо. Тий. Танай гэр хаана вэ гэж? Гэр түрээсэн байшдаг. За. Тий. Одоо ганц би. Хүүхдүүд нь аагуур байгаа. Хүүхдүүд ганцхан хүүхэдтэй. За. Хүүхд бол завар байхгүй адилхан да. Залуу насндаа л хадам ээжтэй л өгсөн байхгүй. Өнгөрөхт нь. Бэрхшээл бол байхгүй баг. Тий. Яг үгүй тэгэл өөрийн хэмжээнд л болдгийг. Өөрөө их зүрхний өвчтөө би тэгэл тайван байж л одоо болдгийг. Аяндаа болох байхтаа л гэж бодож явдаг юм да. Эмчилгээ ер нь хийлгэж ирсэн. Ер нь байнгын эмтэй. Эм л найз болцсон. Эмний хэрэгцээ бол их л байдаг юм надаа. Тий. Ер нь эмээр л явж идэх. Хүн харахад бол нэг энэ одоо эрүүл байх шинжтэй хүн байна гэж хүн хардаг л байна. Зарим нь гоо яг угдаа бол тийм биш ээ. Яг намайг ингээ харж ивэл ирж уулзаасаа ээж нь эрүүл байхыг л бодож явдаг л гэж би тэгчихлээ. За тэгвэл танаа Инх буян гэдэг. Та хэн гэдэг юм бэлээ? Инх туул. Тэгвэл танаа охин бас нэг сайхан таныг бол таньж ивэл ирээд уулзгаахаа. Бас ингээд явж байгааг харж мэдчихээг. Тий. Мэдээдийн зорилго маань юм аа. Хүн баярлуулъя. Бас найзтайгаа цугаас нэг хүнийг баярлуулчих гэж бодоод нэг хувийнхаа зүгээс 500 сая төгрөг танд бас бэлгэлж байна. Нэг өдөр ч гэсэн та бас ихтэй очиж сайхан амраад энэс орлогоороо бас тэр ингээд бэлгэлж байгаа юм шүү гэж. Тэгээ очиж сайхан та амраад нэг өдөр цай суугаад сайхан сүлж уугаад нэг өдөр сайхан. Тий, одоо бас амраарай гэж. Эмэгтэйчүүдийн байна. Энэс би юм бол үзэж байгаа. Зөвхөн нэгээ танд ингээд өгчээ. Хийгээд. Тагч тэгээд гэрэлгийн сайхан хүсье. Таас огтойгоо уулзаад сайхан байх. Масарч удаан жаргах болохгүй. Ажлын амжилт энэ улсуудыг бүгд баясгаж яваасаа гэж би хүсэж байна. Баярлалаа. Их хүний хувьд те
Тэгээ бүгдээс ингэж авч үзэж байгаа. За баярлалаа гिचээ. Тэгээд өнөөдөр сайхан амрахгүй юу та яг өнөөдрийн асуулттэй. За баярлалаа гिचээ. Ажлын амжилт хүсье. За. Баярлалаа. За сайн байцгаана уу. За байна уу. За бэр өчүүд та сайхан аварцгааж гин үү. Сайхан та сайхан урж гин үү. Өнөө оройн зочин бөхчүүдэд маань сюрприз болсон гэж хэлж болно. Учир нь тэдэн дээр Архангай аймгийн Бадсангал сумын харьяат Монгол төрийн наадмын дэвжээнэ дөрөв төрүүлсэн удам тавраг, Монгол улсын гавья тамирчин, Монгол улсын дархан авраг өсөх хоёр хүрэлцэн ирсэн. Хөдөө нутагта цэнхэр дэлгэцээр 6 залуу зааны гал гарсан барилдааныг шимтэн үзэж сүйд нь орондоо мөрөөдлөх хүслэн шивнэн асан залуус маань чухам энэ хүчтнүүдийн гаргасан замаар хэдний адил болох гэгэн хүслээр бүхий их ертөнцид орсон дамжиггүй. Монгол бүхийн ёс жаягж удгийг эрхэмлэн авч явдаг өндөр аврагтайгаан нэгэн үчиг хамтдаа өнгөрүүлж үнэтэй сургаалын сонсно гэдэг эдэр залуу хүчтнүүдэд маань ховорхон дохиох мөч байсан нь дамжиггүй. Жижүүр хоёр маань өнөөдөр Монгол улсын гард дорж самбог өржээ. Төрийн их баяр наадмын үзүүрт үлдэж уран дайчин барилдаанаараа үзэгч олны хүндлэл хүлээж явсан гард маань говийн хоёр харцагт маань хэрэгтэй зөвлөгөө өгсөн гарцаагүй. Дойлоо харцаг бүхий ёс чуудгийг эрхэмлж явдаг залуу бүхчүүдэд үлгэр жишээ болохоор хүчтэй юм билээ. Бөхчүүд ч угаасаа л сайхан жуудагтай, журамтай тийм л сайхан улсуудалтай бүгдээрээ тийм. Ер нь бол тэр дотор зүгээр ганцхан алдаг ондог алдсан онсон ч гэдэг юм уу юм байлгүй яах вэ? Манай одооны залуучууд ч гэсэн одоо мундаг сайхан боловсралтай болцсон, мэдлэгтэй болцсон. Техник технологи хөгжсөн. Тэрнээс хараад юмаа үзээд хараад одоо барьц барилдаан бүх юмаа ингээд судалдаг болцсон тийм ээ. Яг хоо эрдмийн боловсролоос гадна одоо намын боловсролоос гадна хүнд нэг амьдралын боловсрол гэж нэг одоо том юм байдаг болов уу гэж ханамтай боддгийг. Амьдралын боловсрол гэдэг нь ерөөсөө хүнийг аваад явах одоо тэр хүнийг бусдтай болон хамт олон дунд нь бол ер нь аваад явах гол боловсролыг бол заах нэг амьдралын боловсрол гэдэг юм байна. Зөв амьдралын боловсрол тийм ээ. За хоёр дүү харцгийнхаа урилгаар бас хүрэлцэж ирсэнд та хоёроо бас одоо намайг бас надаас юм сонсъё гэж өрсөнд маш их баярлалаа. Тэгээ та хоёр дүүгийнхаа барилдаанд нь амжилт хүсье. Мөн хэмжлэлийн өрөөнд барилдах гад хүрэлцэн ирсэн нийт харцуудаа амжилт хүсье. Бас ойрд мөх болоогүй мөлий удлаа. Манай үзэгч түмэн одоо та хэдийнхэн барилдааныг одоо шинжлэх үзэхээр одоо тэсний одоо хүлээж байгаа даа. Тэгээд та хэдийн сайхан барилдаанаа үзэгчтэй үзүүлээд Монгол бүхийнхаа сайхан нэр хүндийг өндөр төргөөд амжилт гаргаад сайн барилдаад сайн оролцоорой. Хоёр дүүдээ амжилт хүсье. За өглөөний цайн дээр ярьсан манай залуучууд бол айгүй янз сайхан үнийг бодоогүй айгүй зөв санаанууд гаргаж ирж байна. Түүхийн ажилчдаа бас сайхан урам өгч баярлуулъя гэж бодож байгаа. Яагаад гэвэл одоо бид нусыг одоо өглөө унтж байхад одоо тэр улс маань босоод өглөө нийслэл хотоо тухтай байлгахын тулд цэвэрхэн харагдуулахын тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлж явуулдаг улс. Овийн хоёр харцаг маань үг дуу цөөхтөө хэрнээ хоорондоо ойлголцохдоо маш сайг. Олон таван үггүйгээр хот тогтчуулахын хүмүүсийг баярлуулахар болжээ. Замд таарсан эхний хоёр хүнийг л шууд баярлуулчихыг л гарлаа та. Нийслэл хотын иргэд бид бүхнийг ая тухтай цэвэр цэмцгэр орчинд ажиллаж амьдруулахаар үүрийн таван жингээс үдшийн бүрийн ултал хүйтэнд хөрж халуунд халж явдаг хүмүүс бол хот тогтчуулахын ажилчид юм. Наад хүмүүс чинь ажиллаа хийгээд түүндээ тохирсон хөлсөө авдаг штэ гэж зарим хүмүүс бодож магадгүй. Нэг талаараа тэмчгэлээ, харин нөгөө талаараа цалин хөлсөнд амьдралд нь хангалттай хүрэлцдэг. Байнга гадаа ажилдаг учраас эрүүл мэндийн асуудал хүнд байдаг тэдэнд сэтгэлийн дэм жаахан ч гэсэн урам өгөхөд юу нь буруу байх вэ? Харцуудаа урагшаа. Үнэхээр мэдрэмжтэй юм харцаг маань. Амьдрахын төлөө зүтгэж аимшигт өвчнөд тэмцэж байгаа энэ залуугийн гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөө.
гэр бүлийн нуруунда үүрчваа энэ бүсгүйгээр бахархгүй байхын аргагүй юм. Бүсгүй хүн, их хүн гэдэг ийм агуу, ийм энгүй байдаг нь юутай гайхалтай. Монгол бүхийн зүлэг ногоон дэвжэнэ эр бира гайхуулан зодоглож түмэн олноо баясгадаг эдэр хоёр харцахын сэтгэлийн бэлгийг ийн нэгэн монгол өрх хүлээн авлаа. Өргөө герт нь хүчит бүх орж ирэхэд жилийн өнгөө даан хэмээн монголчууд бэлэгшээн баярлдаг түмэн билээ. Залуу гэр бүлийг маань монгол бүхийн хиймэр эвээх болтугай. Монгол улсын шилжих харцуудын тойргийн барилдааныг 2021 оны 3 дугаар сарын 14-ний 14 цагаас Unilive 88, DD 900, Sky Live, ирээдүйгээс хавуудаар болон Loop TV, Sky Go-гэр шууд дамжуун. Хиймэр төсөл. Хиймэр төслийн хүрээнд хийгдэж байгаа хиймэр реалити шоуга энэхүү дугаараараа өндөрлөж байгаа. Төслийн талаарх сэтгэгдлээ хүчит харцгууд маань хуваалцлаа. За ингээд хиймэр төслийн хүрээнд бас цогж байгаа харцгууд цолтой бөхчүүдийн бас сайхан барилдаа бас зохиож байгаад маш баяртай байна. Тэгээд нийт харц цолтой энэ төслийн хүрээнд барилдах бөхчүүдтэй амжилт хүсээд бүгдээрнээ сайхан барилдан та. За одоо миний хувьд бол одоо манай орж байгаа 7 надаас гадна 7 харцаг байна одоо. Энэ бүгд маань одоо бол надын хувьд бол маш чанга өрсөлдөгч. Одоо би бас эднүсээс бас насаар бас ах. Тэгээ эднүс маань бас одоо сайхан яг 90 дээр юм байна. Тэгээ сайхан энэ сайхан залуу сайхан харцуудтайгаа бас орж байгаадаа бас баяртай байна. Яг одоо бол одоо жинхэнэ одоо сайхан эд үзэж байгаа харцууд барилж байгаа учраас одоо тэр нь энэ тэр гэх юм бол алга. Тэгээд бүгдэнд нь барилдаанд амжилт хүсье. Тэгээд одоо ард түмнээ одоо бид нар одоо хамгийн гол одоо бидний үүрэг бол ерөөс ард түмнээ л баясгах шүү дээ. Тий. Тэгээд ард түмнээ баясгаад одоо хэдүүлээ он жийнх нь яах вэ? Сайхан барилдцгаая. Ард түмнээ баясгахыг бас ойрд одоо бүгчүүд маань барилдахгүй болохоор ард түмэн бас бөхөр бас цангасан байгаа. Тэрнээс гадна одоо энэ төсөл маань өөрөө бас нийгэм рүү чиглэсэн бас нэлээд хэд хэдэн асуудлыг бол одоо шийдэж байгаа учраас дотроо бас их баяртай байгаа. За энэ хиймэр төслийн хүрээнд зохион байгуулагдж байгаа энэ харц цолтонгуудын барилдааныг бас шимтэн үзээрэй. За тэгээд харцгууд маань бүгд бас бэлтгэл жигд байгаа. Тэгээд сайхан барилдцгаая. Шудраг сайхан барилдцгаая. За тэгээд олон түмэндээ одоо шудраг сайхан барилдаж харуулъя да. За тэгээд энэ тэмцээнд орж байгаа хамт орж байгаа дүүд олон харцтай амжилт хүсье. Сайн барилцгаарай. Бүгдээрээ сайхан барилцгаая. Спорт гэдэг өгөө аваатай байдаг зүйл тиймээс маргааш болох барилдаанд нь хүчит харцуудаа үзэгч олонныхоо өмнөөс өндөр амжилт хүссэн ёроо. Мөн 6 дугаарын турш бидэнтэй хамт байж урам зориг, эрч хүч, эерэг энерги харамгүй хайрлаж байсан эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ баярлалаа. Монгол төмнийг минь Монгол бүх юм босоо цагаан хиймэр үргэлж эвэж байх болтугай. Хиймэр төслийнхөө дараагийн цувралаар иргэн уулзтлаа. Түр баяртай. Монголын үндэсний бүхэн холбоо Green Show Production, Хангай Construction, Хиймэр төсөл, үхэр жилийн шилдэг хүчитнийг шалгаруулах цуврал барилдаан. Өвд аймгийн буйнт сумын гэрьяд Монгол улсын харцага Оригхийн Хангай, Өмнөг аймгийн хан хонгор сумын гэрьяд Монгол улсын харцага Цэдэнбазарын Одбаяр, Сорнот аймгийн Даш Болбор сумын гэрьяд Монгол улсын харцага Доржийн Амар, Сорнот аймгийн Эрдэнэ сумын гэрьяд Монгол улсын харцага Алтан багны Цацвшир, Өвөрхөн аймгийн Уянг сумын гэрьяд Монгол улсын харцага Хүрэл очрын Хан Тулг, Овс аймгийн Тэс сумын гэрьяд Монгол улсын харцага Төрөөгийн Басанхүү, Завхан аймгийн Нэмрэг сумын гэрьяд Монгол улсын харцага Дамдам бүрийн Батэрдэн, Завхан аймгийн Нутган сумын гэрьяд Монгол улсын харцага Төрмөнхийн Бэгд сүрэн,
Монгол улсын шилдэг харцгуудын тойргийн барилдааныг 2021 оны 3 дугаар сарын 14-ний 14 цагаас шууд дамжуулна. Хиймор төсөл. Монголын үндэсний бүхэн холбоо Green Show Production, Хангай Construction, Хиймор төсөл, үхэр жилийн шилдэг хүчитнийг шалгаруулах цуврал барилдаан. Бовд аймгийн буян тусмын харьяат Монгол улсын харцага Оригхийн Хангай, Өмнөг аймгийн хан хонгор сумын харьяат Монгол улсын харцага Цэдэнбазарын Одбаяр, Сорнот аймгийн Даш Болбор сумын харьяат Монгол улсын харцага Доржийн Амар, Сорнот аймгийн Эрдэнэ сумын харьяат Монгол улсын харцага Алтан багны Цацвшир, Өвөрхөн аймгийн Уянгу сумын харьяат Монгол улсын харцага Хүрэлөчрийн Ан Булаг, Овс аймгийн Тэс сумын харьяат Монгол улсын харцага Төрөөгийн Баасанхүү, Завхан аймгийн Нэмэрг сумын харьяат Монгол улсын харцага Дамжин Бүрвийн Батэрдэн, Завхан аймгийн Отхон сумын харьяат Монгол улсын харцага Төрмөнхийн Бэгд сүрэн, Монгол улсын шилдэг харцгуудын тойргийн барилдааныг 2021 оны 3 дугаар сарын 14-ний 14 цагаас шууд дамжуулна. Хиймор төсөл. Эрхэм үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Хиймор төслийн хүрээнд зохион байгуулагдж байгаа Хиймор реалити шоуны 6 дахь дугаараа тоглон сууж таалан сойрхон уу. Оролцогч бөхчүүд маань баг багаараа жижүүр хийж дууссан. Энэ өглөөний дасгалыг Монгол улсын начин Алтан уяг багш болон Хиймор төслийн зөвлөх Монгол улсын өсгөдөр начин Бүрэнбаатарын хамт удирдан явуулах учиртай. За өнөөдөр өглөөний зарядтанд гарan сайхан дулаахан уцалцаасан уу? За өнөөдөр сайхан эрүүл гарт одоо хүчил төрөгчтэй орчинд сайхан өглөөний зарядыг хийн. За хаа хүртэл явах вэ дүүлээ? За тэр хойдлын тэр хошууруу тэр хүртэл яваа. Тэгээ наашаага хүрээд ирээ. Эндээс наашаага. За баруун гар тийш эрг. За чигээрээ. Гүйгээд. Манай залуус өглөөний дасгалаа хотоос гарч цэвэр агарт хийхээр шийдэжтэй. Байгальд дасгал хийхин давуу талыг үзэгчд маань хэлүүлдэхүүл сайн мэдж байгаа шүү дээ. Өнгөрөх хоногудад ихэнхдээ заал, фитнес, танхимд бэлтгэлээ базааж байсан учраас 7 хоногт ядаж ганц удаач болов эрүүл агарт бэлтгэл хийхгүй бол болохгүй. За одоо дэшээ ирчимтэй. За дэшээ. За варнас сэрээ. За утгаа. За хоёр талдаа. Одоо бие билдрийн одоо 5 чанар гэж байгаа. Тэрний гол чанар бол одоо уян хатан чанар байдаг. Уян хатан чанар бол бүхэн барилдаанд одоо маш чухал. Унаа холдоо мэхний гүйцэтгэх хүчний гүйцэтгэлд одоо нэмэгдэн мөн унаа холд мэдрэмж сайн байдаг тийм ээ. Одоо тэсвэр бүх юмнууд одоо уялдаа холбоотой байдаг. Тэсвэр бол уян хатан чанар бол одоо бие билдрийн 5 чанарын гол чанаруудын нэг байдаг. Дасгалаа хийж дуусаад хүчит харцгууд маань хөөхөн хүүхдүүд болж хувирхан тэрэ. Монголд байгаа хамгийн өндөр, хамгийн урт гол суурийн дэргэд очсны хэрэг юу гэлээ? Хэд сайхан гулсаад авлаа. Хариуцлагатай барилдааны өмнөх өдөр бодол санаагаа цэгцлээд дотроо сэлэмтэл сэтгэлээр сэрэгтэл хөвжөдөд авахд буруу нь юу байх вэ? Жаахан тоглож яваад явлаа.
За өнөөдрийн маань одоо өглөөний зариатлаг маань бас гадаа орчинд хийлээ. Ер нь бол одоо бид нар бас сайхан ууланд алхаж гадаа орчинд бэлтгэл хийж энэ одоо байгалаасаа сайхан тий энерги авч мөн одоо хамгийн чухал нь одоо энэ хотын орчинд агарын бохирлогтой орчинд нас гараад сайхан төвөр агаар амьсгалаад ингээд гадаа бэлтгэлээ гээд байж байна. Тэгээд бид нар сайхан агаарт гарч үлдээ сургалт хийгээд уцаа явж байна. Бодол руугаа 3 сар гарч чадах бас нэлээд хүйтэн байна. За тэгээ агаарт гарч бэлтгэлийг бас сайхан байна. Болсоор дээр гунаж бас нэлээд тоглолоо. Огтэн чимээтэй дэлгэр таалдаа аргын үнэртэй гэрмэн багимаа хүүгээ сансан авим бараатай зүгээ ургасан эчиорортой үхэд насмэ цэцэндэн үлсээ намхан толгодми үлдэж багимаа намайгаа сонсон нутгийн улсмэ намри шүндө төлмөстэй багимаа араг сэнгэлсэн зодын садихар авин урулар үсэн уктдаа. Залуус маань үнэхээр сэргсэн бололтой байна шүү. Буцах замдаа дуу хуур инээдхөр болсоор явцгаалаа. Хиймэр төслийн ерөнхий ивент тэтгэгч Хангай Construction. Оролцогчид маань өнөөдөр буудлаасаа гарах ёстой. Учир нь маргааш маш хариуцлагатай өдөр 3 дугаар сарын 14-нд 14 цагаас тойргийн барилдаан болно. Тиймээс үзэгч та бүхэндээ өчигд гарцуудынхаа гал гарсан барилдааныг Unilive, Skylive, D-Dish, Look TV, Sky Go зэрэг IPTV-гээр хүлээн авч үзээрэй. Хиймэр төслийн шоу нэвтрүүлгийн турш харцгуудаа болон зохион байгуулагчдад үнэтэй зөвлөгөө өгч байсан эрхэм багш нар болох Монгол Улсын начин Бүрэнбаатар Алтан хуйг нар маань нэвтрүүлгийн сүүлчийн дугаар дээр үзэгчид түмэндээ хүндлэл үзүүллээ. За COVID-19 цар тахлын хүрээнд одоо бөхчүүд маань одоо барилдааны бэлтгэл сургуульд одоо хийх нөхцлөөр их хомсдуу байсан. Бөхчүүд маань болоод бүх сонирхчид маань бөхөн үзэж чадахгүй одоо бас нэлээд тийм бөхөр одоо цангаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд энэ үед хиймэр төсөл маань одоо санаачлан одоо шилдэг харцгуудын дунд нэвтрүүлгийг бэлдэж хийж тийм сайхан барилдаан зохион байгуулах гэж байгаад их баяртай байна. Тэгээд энэ нэвтрүүлэгт одоо намайг урьж оролцуулсанд одоо би бас ховдоо их баяртай шилдэг харцгуудын багшаар оролцож байгаа одоо баяртай байгаа. Үүнд яагаад оролцох болсон бэ гэхлээр зэрэг одоо бас Ахмад шилдэг багш нар маань одоо зочноор өргөдөж орох тийм ээ. Тэгэхээр одоо учраас би одоо сонгогдож оролцсон гэж ойлгож байгаа. За одоо бас нэг бөхөр барилдаж одоо их хөдөлмөрийн хүмүүжил, ёс зүй одоо энэ эдгээр сайхан зүйлийг хүртэж олон түмнийхэн хайр хүндэтгэлийг хүртэж одоо бид бүгд сайхан одоо явнаа тийм ээ. Үүнээ цаашвал бөхөр одоо хичээлж одоо хойч үе олон сайн бэлдэх ёстой гэдэг утгаар одоо бүхтэй мөн бас холбоотой ингээ явж идэг. Одоо энэ хүү нэвтрүүлэгт оролцож байгаа шилдэг харцгууд маань одоо ирээдүйд одоо Монгол бүхийн өнгийг тодорхойлж цол чимэг
нэмэх одоо магадaltaй юм сайхан харцгууд байгаа. За харцгуудтайгаа одоо энэ хугацаанд одоо бас ажиллаж явах хугацаанд эдгээр маань одоо тодорхой хугацаанд өндөр бэлтгэлжилт хийж ёс зүйтэй бас бэлтгэлийн өндөр түвшинд хүрсэн учраас одоо бас ажиллахад одоо бас хялбар юм сайхан байлаа. Тэгээд одоо энэ нэвтрүүлгээр дамжуулж одоо харцгуудаа ирээдүйн спортын амжилт нь өндөр амжилт хүсхийн ялдамт эрхэм үндэд үзэгчтэй энэ барилдааныг сонирхолтой барилдаан болон сонгон олноор үздэцгээгээрэй гэж уриалж байна. Төсөл энэ одоо харцгуудынхаа барилдаанаар бид бол одоо бүх хүний одоо бэлтгэл сургуульд энэ олон жилийн хөдөлмөрийг бүх хүний одоо нийгэмд одоо ингэж ажиллаж амьдрдгийг харуулахыг бас хичээж байгаа. За тэгээ энэ барилдаа маань бол одоо 3 дугаар сарын 14-нд бүх IPT телевизээр 14-ний өдрөө гарнаа. Та бүгдийг энэ барилдааны маань шимтэн үзээрэй. За барилдаа маань бол одоо яг л Монгол үндэсний бүхний холбооноос баталсан дүрм журмын дагуу яг цагийн наранда дүрмийн дагуу бүхний барилдааны зохион байгуулна. Онцлогийн шинжин нь юу гэхээр тойргоор барилдах. Энэ 8 харцах маань бол одоо 7 барилдаа энэ өгсөн нэг. Тэгэхээр нэлээд хүч авсан нэлээд тийм чанартай барилдаан болно гэж. Тэгээд та бүгдийг 3 дугаар сарын 14-нд бүх IPT хийгээд одоо сайхан шилдэг харцуудын барилдааныг үзээрэй гэж уриалж байна. Монголын үндэсний бүхний холбоо Green Show Production, Хангай Construction, Хиймор төсөл үхэр жилийн шилдэг хүчитнийг шалгаруулахад цуврал барилдаан. Бод аймгийн буян тусмын гэряат Монгол улсын харцага Оригхийн Хангай, Өмнөг аймгийн хан хонгор сумын гэряат Монгол улсын харцага Цэтэн базарын Одбаяр, Сорнот аймгийн Даш Болбор сумын гэряат Монгол улсын харцага Доржийн Амар, Сорнот аймгийн Эрдэнэ сумын гэряат Монгол улсын харцага Алтан багны Цацвшир, Өвөрхөн аймгийн Уян сумын гэряат Монгол улсын харцага Хүрэл очрын Хан Тулг, Овс аймгийн Тэс сумын гэряат Монгол улсын харцага Төрөөгийн Баасанхүү, Завхан аймгийн Нэмрэг сумын гэряат Монгол улсын харцага Дамдам бүрийн Батэрдэн, Завхан аймгийн Отхон сумын гэряат Монгол улсын харцага Төрмөнхийн Бэгд сүрэн, Монгол улсын шилдэг харцгуудын тойргийн барилдааныг 2021 оны 3 дугаар сарын 14-ний 14 цагаас шууд дамжуулна. Хиймор төсөл. Харцуудыг маань хүргэх унаа хэдийн бэлэн болсон байна. Бэлтгэл сургууль сэтгэл санаагаа цэгцэлж дууссан харцууд маань Монгол бүхний өргөөрөөгөө хөдөллөө. Буудлын гадаа бөхчүүдийг маань эрхийг туулахаар бүтээгдсэн хүчит хүлгүүд хүлээж байлаа. Энэ өдөр Монгол бүхний өргөнд тойргийн барилдааны талаар хэвлэлийн баг хурал болно. Хурал дээр хэвлэл мэдээллийн төлөөллүүд маань цаг заваа гарган хүрэлцэн ирсэнд үнэ талархал илэрхийлье. Барилдаан болох тайз дэвж хэдийн бэлэн болсон байна. Ингээд хэвлэлийн баг хуралдаан анхаарлаа хандуулна. Хиймор төсөл. Хиймор төслийн ерөнхий ивент тэтгэгч Хангай Construction. Мөн энэхүү төслийн хүрээнд 25 дугаар сувг телевизтэй хамтарч бид бүхэн 6 өдрийн турш реалити телешоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа гэдгийг манай хэвлэл мэдээллийг нь мэдэж байгаа. Тэр өнөөдөр бас хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн Хиймор төслийн одоо зохион байгуулалтын баг хамт олоноо та бүхэндээ танилцуулж өгч байна.
За Green Show production-ы захирал Батцолбоо мөн 25 дугаар сул телевизээр гарч байгаа реалити нэвтрүүлгийн маань ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа манай төслийн ерөнхий найруулагч Эрдэнэбаярын Ловсон Даш. За мөн төсөлд маань зөвлөхөөр ажиллаж бид бүхэнтэй одоо цуг байрлаж олон нэвтрүүлгийн дугаар дээр цуг явуулж барилдааны маань ерөнхий зөвлөхөөр ажилласан ирхэн бол Элчин спорт хорооны ерөнхий дасгалжуулагч Монгол улсын улс хөдлөл начин бүхэн чөлөө барилдааны олон улсын хэмжээний мастер Наран цэцгийн Бүрэнбаатар. Найман хацгай манаас үндэсний бүхийн бэлтгэлийг хариуцсан ажилласан ирхэн бол Ондугайгийн Эрдэнэ далайн сумын Рияд онцгой байдлын аврагч спорт хорооны Монгол улсын начин алтан гэрлийн алтан хоёроо. Манай Монголын үндэсний бүхэн холбооны харьяанда намaalт конкурс зөвлөлтөд хариуцж байгаа улсын харьяанда түмэн дэвбэрлэнээр хүргэсэн байна. Хиймэл төсөл маань бол цаоцолны төлөөлөл Монгол үндэсний бүхийн улсын аймгийн алдар цогтой өвчүүдийн цаоцолны төлөөллийн шилдэгүүдийг тодруулаад за мөн 21 онд багтаагаад өхөр жилийн одоо тухайн жилийн шилдэгийн шилдэг бүхийг тодруулах юм учиртай юм. За нөгөө төгөөр бид бүхэн бас нийгэмд одоо Монгол үндэсний бүхий контролыг ёс уламжлал дэвжээг за тэгээд манай өвчтөд одоо энгийн эгэл үедээ хамт олон найз нартын донд мөн одоо нийгэмд ямар одоо биеэс авч явдгийг ямар үлгэр дуурайлыг үзүүлдгийг за мөн одоо сайн үйлс болоод бусад зүйлд одоо ямар идэвхтэй хамгаалалтай оролцож сэтгэл зүрхэн зориулж байдгийг зөвхөн одоо барилдаад явах барилдаанаас бусад үедээ одоо өвчүүд маань бас ямар хүмүүс юм бэ гэдгийг бас харуулах зорилготой манай реалити нэвтрүүлэг маань ингээд оройгоор 25 дугаар сул телевизээр 21 цаг 10 минутаас үзэгчдтэй хүрч байгаа. За хэмэр төсөл маань үстэй 2012 оноос хойш боловсруулагдаад өнөөдөр 2021 онд 9 жилийн дараа хэмэр төсөл маань бэлдээ болоод Green Show production явуулсан маань Монгол улсын бүхэн холбоотой хамтраад зохион байгуулж байгаа явуулах төлөвийг талархалтай байна. Өнөөдөр маань улсын бүхэн холбооны хамт олон маань удирдлагууд болох тэрүүний өөргөлсгч зэрэгдэж оржийн магадгүй цаамаа Монгол улсын цаамаа хажуудаа удирдах шалтгааны бас процесс байгаа. Тэгээд үйлдвэрлэлийн салбарын төлөвлөлт өнөөдөр энийг хүргэсэн бол улсын бүхэн холбооны өөрсдөө захирал Ишторжийн дөрвөн багаас харахад танхимд бол орж амжаагаа тоодохгүй орж ирэх баг. За манай Монгол улсын бүхэн холбооны ерөнхий менежер, хэмжээ төслийн ерөнхий менежер Санжаагийн гантар хагас албаас харилцах зүйлстэй байгаа. За нөгөө төслийн маань зөвлөрөө ажиллаж Монгол улсын сэдвэр начраа засгийн Бүрэнбаатар болоод нөгөө төслийн маань багш тасгалжуулагчаар ажиллаж байгаа алтан гэрлийн автогийн начин манай хэмэр реалити шоуг өчтэй хэрэгжүүлж яваа 25 дугаар сул телевизийн хамт олонноос талархал дэвшүүлэх зүйлстэй байгаа. Цаашдаа хэмэр төсөл маань гэж үргэлжлэж явахдаа элэг нэгтэй Монгол улсаатнууд зөвгөрөө дамжуулаад одоо олон улстай одоо байдлаар бид яг өөр монголоор дамжуулаад урд хөшрүүгээ бүрээд тоогаар дамжуулаад хойд хөшрүүгээ ингээд олон улсад үндэсний бүхэн төлөөлөл зорилготой энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр манай үндэсний бүхэн холбоо болоод манай өчтөгчүүд маань дэмжиж явж байгаа төлөвийг тодорхойлж байгаа. За энэ үйлдвэрлэлд маань мэдээж манай үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлд маань манай өчтөд харцгуудтай харцгуудын манаас сан сэтгэл үгээс өсөлтөө болох тоодох манай харцгууд манаас та бүхэндээ өөрсдөө үдшилгээ өгөх байгаа. За өнөөдөр бид бүхэн
манай 3 сарын 14 цагаас зохион байгуулагдах арцаг цолтнуудын маань тойргийн барилтаа. За энэ тойргийн барилтааны маань хамгийн ихний тойргийн барилт бол маш чухал байдаг. Энэ утгаараа бид бүхэн өнөөдөр төвлөрийн урал дээр ихний тойргийнхоо суулгыг сонгож явуулж байгаа ингээд Муслим Бүхий холбооны менежер Антон Тантрын гэрмаг хийж байна. Багийн хэвчээтэй сонгуульчдаа эрбээрээс хэрэг сонгож асууж байгаа. Бүгд осоод байсан. Осын тоошоо бие хаач яасан. Тэгвэл нэг юм хэлсэн. Жаагаад байна судлаа. Заавч нэг. Аваад таагаалаа. Хоёр. За дараагийн эрдэнэсний харьяат Монгол улсын азар алтан бааны цаасан шар 2 номерыг судлаа. За 4. Овсаргийн тэсний харьяат Монгол улсын азар төрөөгийн маасгүй 4 номерыг судлаа байна. За одоогийн бондсны харьяат Монгол улсын азар оригхийн хангай 5 номерыг судлаа. Суглаа сайхан урагшаа камер руу харуулж. За Орнодгийн дэшгүй улсын харьяат Монгол улсын азар оригхийн хангай 7 номерыг судлаа. Зургаа юу гэсэн? 6 гэхээр зургаач. 9 байхгүй шүү дээ. За өнөөгийн хамбарсан харьяат Монгол улсын азар цэдэн базрын хот баяр 6 номерыг судлаа. За өнөөгийн уян сүмийн харьяат Монгол улсын азар хөрөл өчрийн гантууд 3 номерыг судлаа. За захмангийн нэмэрсмийн харьяат Монгол улсын азар дамтан бүрийн батэрд маань 8 номерыг судлаа гэж байна. За өнөөдөр одоо 1 номерыг судлаа бол бэлсэн азартай. Тонаад үлээ. За вэгцүрэн данаа ирнэ гэдэг. За захмангийн отгоосны харьяат Монгол улсын азар төрөмөрхийн бэлсэн маань 1 номерыг судлаа. За зүгээр сонирхолтой хэлэхэд ихний тойрог 1-р тойрог бол ингээд Ахмадсын дагуу захны хоёр хацад таарч момент Монголын азар бэлсэн онцгойгоо хамгаалаа. Судлаа. Тэгээд ахлахтай амжилт хүсье. За бүгдээрээ сайн байцгаана уу. Хэмэр төсөлтөдөө хамрагдаад харцуутайгаа барилт холсондоо баяртай байна. За бус харцуудаа амжилт хүсье. Бүгдээрээ сайхан өмнө үчиг үз барилцгаая өдөр. Анартай таарч барилжсэн. Нэг актер давхар очиж өмжээс. Тэрийг хайгуусаа санаж байна. За сайн байцгаана уу. Тав хүндийн өдрийн мэндийг хүргье. Энэ Хэмэр төслийн хүрээнд бас зохион байгуулагдж байгаа реалити шоунд оролцсондоо баяртай байна. Тэгээд бүх харцуудтайгаа сайхан хүчийг үзэж барилдах болсондоо баяртай байна. Тэгээд бүх харцуудаа амжилт хүсье. За энэ төрөлцөн ирсэн. Энэ өдрийн өдрөё. Тэгээд Хэмэр төслийн хүрээнд зохион байгуулж байгаа Монгол улсын харцаг зуртай хөгжүүдийн тойргийн барилтаанд одоо 1-р тойрогт Монгол улсын харцаг одоо ярихтаа хүч үзгээр боллоо. Тэгээд 8 харцагтаа амжилт хүсье. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За 1-р тойрогтой одоо гантлаг харцагтайгаа хүч үзсэн барилдахаар болсон байна. За баярлалаа. За бидний урилгыг хүлээн авч ирсэн одоо сэтгүүлчтэй баярлалаа. Тэгээд нийт Монголын хардсан энэ өрөөнд хүргье. Тэгээд 8 харцагын маань ойлголцгүй. 8 харцагын маань барил одоо бэлтгэл сургууль одоо хамт 6 хоногийн турш байрлаад одоо ингээм хамтарсан бэлтгэл хийгээд энэ бол чамгүй бас сайхан бэлтгэлээ бодосооч. Тэгээд одоо барилтаа маань одоо 14-нд 2 цагаас эхэлнэ. Тэгээд хамгийн ихний тойрогт бол одоо Монгол улсын бас тэ уран барилтад харцаг Васанг Варсавтайгаа таарсан байна. Тэгээд тэр яг өгөө аваатаа сайхан барилддаг. Тэгээд
гал гарсан сайхан барилдаан боллоо гэж бодож байна. За даа бүхэндээ энэ өрөө мэндийг хүргье. Тэгээд энэ хиймэр төслийн хүрээнээс сайхан барилдаан зохион байгуулагдаж байгаа. Энэ сайхан барилдаанд бас харцгуудтайгаа оролцож барилдах болсондоо туйл их баяртай байна. Тэгээд нэгдүгээр дөрөгтөө одоо хангаад өвтөгээд харсан байна. Тэгээд гал гарсан гоё барилдаан гарах хаа тэгээд үстэмдээ нэлээд баясгсан сайхан барилдаан гарах хаа харцгуудтай амжилт хүсье. Барилдааны онолт маш сонирхолтой болж өндөрлөлөө. Одоо зөвхөн барилдаанаа үзэхэл үлдлээ. Харцгуудтайгаа хамтарч ажилласандаа миний бие маш их баяртай байгаа. Тэгээ энэ радио шоуны төлөвлөрөө бол Монгол мөнхийн ёс зүйн жуудаг бүх хүний бэлтгэл сургуультаа яаж хийдэг бүх олонхууд ямар их цаг хугацаа зарцуулдаг оюун ухаан цаг хугацааны зарцуулалтыг харуулах юм хичээсэн. Тэгээд дараагийн маань нэвтрүүлэг бол одоо дараагийн шоунд бол одоо бас нарийнч харж өгчүүдийн далгаар манай Монголын ард түмэн зөв ойлголттой болоосоор нэг харуултыг одоо хичээж ажилласан. Тэгээд 3 сарын 14-нд бол одоо манай энэ шилдэг харцгуудын маань бэлтгэл сургууль санжирч Монголын үндэсний бүхий холбооноос баталсан бүхий барилдааныхаа дүрмийн дагуу барилдана. За дөрөвд бол одоо янз бүрийн өөрчлөлт болох үндсэн үндэснийхээ ёс барилдааныхаа дүрмийг чанд болж сахилгатай ёс зүйтэйгээр манай өвчүүд одоо бэлтгэл сургуультай барилдаж болсон. Тэгээд Монгол бүхий дэмжигч дүнмэн олон дүнмэн одоо бохоо сайхан үзэж энэ асуудлын барилдаанаас үзэж сэтгэлийн зам цэглэлийг хүсэе. Төслийн хүрээнд зохион байгуулагдж байгаа барилдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн бэлтгэгдсэн харцгуудаа баярлалаа. Тэгээд энэ хиймэр төслийн хүрээнд энэ нэг сайхан шинэ барилдаан болох гэж байгаа. Энэ барилдааныг бас манай үзэгч түмэн тэсэн ядан хүлээж байгаа хаа. Одоо тэгээд та бүхэн маань сайхан үзэгч түмнээ зэнгүүлсэн сайхан барилдаа хийгээд барилдааны сайхан болох хаа гэж бодож байна. Тэгээд та бүхэнд бас баярлалаа. За энэ одоо энэ шоугаас 6 хоног 8 арц маань ингээд байрлаад цэцэрлэгтийн шоунд оролцож байсан. Тэгээд тэрэн дундаас одоо сар гэрийн сүнд шалтгаан гарсан улмаас яа шоуноос чөлөө аваад ер нь орчин юм байсан шүү. Тэгээд шоунд дундаас бас тэгээд чөлөө аваад бас ачаглал гарсан учраас тасалдуулсан бас үзэгч түмнээсээ бас хүчлэжөө. Тэгээд харцгуудынхаа барилдаанд бол тэгээд барилдана гэдгээ нэгээр мэдгэж байна. За 8 арцаг маань одоо 8 хоногийн турш одоо хамтдаа байрлаж одоо бүгд одоо бэлтгэл сургуультай хамт хийж санд бодлоо солилцож нэлээд хоногийн хамт өнгөрүүлөө. Тэгээ харцгууд маас минь одоо бас одоо хүн янз бүрийн бас олон сайхан шинэлэг санаанууд гарч одоо биднээс одоо зарим нэг байдлаар хүмүүсийг баярлуулах мөн одоо цусны төвдөр очиж одоо хамтдаа цусаа өгөх мөн одоо 8 үлээ одоо санал нийлээд одоо допингийн шинжилгээ өгье гэж 8 үлээ ярьж одоо тохироод үндэснийхээ бүхий холбоонд одоо өчигдөрхөн одоо хүсэлтэй өгөөд байж байгаа. Тэрнээс гадна одоо баяр наадмын тухай хууль маань одоо удахгүй одоо шинжлэгдэж байгаа учраас хуулийн төсөлд бас 8 үлээ санал бодлоо нэгтгэхэд Монголын үндэсний бүхий холбоонд хүргүүлсэн байгаа. Тэрнээс гадна одоо 8 харцууд маань санал нэгтээгээр ерөөсөө барилдааныхаа бас 50%-ийг сайн үйлс зориулъя. Гэтэ бас зориултаа бас бодиттой юм хийя гэж хоорондоо ярилцсан. Тэгээд энийг бол одоо барилдааны дараа тусдаа нэвтрүүлэг болгож одоо ард түмэндээ бас хүргэх байгаа шүү. Энийг бас хэлээд байна. Үзэгч та бүхэндээ дахин хэлье. 3 дугаар сарын 14-ний 14 цагаас барилдааныг Unilive, Skylive, Didish, Look TV, SkyGo зэрэг IPTV-гээр хүлээн авч үзээрэй. Ард түмэндээ сэтгэлийн цэнгэл идлүүлэх хиймэр сэргээсэн сайхан барилдаан болох нь дамжиггүй. Монголын үндэсний бүхэн холбоо
Green Show Production, Hangай Construction, Хиймор төсөл, үхэр жилийн шилдэг хүчитнийг шалгаруулахад цуврал барилдаан. Бод аймгийн буянт сумын хрият Монгол улсын харцага Оригхийн Хангай, Өмнөг аймгийн хан хонгор сумын хрият Монгол улсын харцага Цэтэнбазарын Одбаяр, Сорнот аймгийн Даш Болбор сумын хрият Монгол улсын харцага Доржийн Амар, Сорнот аймгийн Эрдэнэ сумын хрият Монгол улсын харцага Алтан багны Цацвшир, Өвөрхөн аймгийн Уянг сумын хрият Монгол улсын харцага Хүрэл очрын Хан Тулг, Овс аймгийн Тэс сумын хрият Монгол улсын харцага Төрөөгийн Баасанхүү, Завхан аймгийн Нэмрэг сумын хрият Монгол улсын харцага Дамдам Хүрвийн Батэрдэн, Завхан аймгийн Отхон сумын хрият Монгол улсын харцага Төрмөнхийн Бэгд сүрэн, Монгол улсын шилдэг харцгуудын тойргийн барилдааныг 2021 оны 3 дугаар сарын 14-ний 14 цагаас шууд дамжуулна. Хиймор төсөл